Зяангид та бүхнээ шинэхэн зохиолч нар тоёгийн таваас өрнгийн бичиж эхлүүлсэн чимээгүй хотын ойрхайд гэх аимшигын өгүүллийг төлөв. Зяангид хэлцгээе. Тэр жил Бумаа хүүхэн ажлын хамт олонтойгоо зуны амралтаар салхинд гарахаар болжээ. 6 сарын эд дундуур Завхан аймгийн Яруу сум руу үүрийн гэгээ татвуу үгүй гүлтэй гутлын үйлдвэр хавьдсан дарга Магсар түүний эхнэр Хунцаг нарийн бичиг гинсэл нэгтгэн нэрв Сандан үйлдвэрийн ажилчин Молов Готов нартай ачаа бүгийгээ баглаад Волга газ 24 машинаар холын замд Улаанбаатар хотоос хөдлөв. Үйлдвэрийн ажилчин Готов харуу бүрий хүртэл жолоо барий замдаа аймаг сумын төв бараадад буудлыг гэхэд дарга Магсаргой хөвжөөрхөн Готвоо шүн жолоогоо моловч шилжүүл шүн амс хийгээд явбал хэдийнэ 2 хоног явах атлаа хүрэх газартаа очихооргүй болох нь гэж хэлчихэд алив Бумаа сайхан аяны жавар үргээгээд аялгаугаа хайрлаж чийч гүэм тунгалаг ус шиг хоолойтой хүндээ химээ цаашлуулан дөвөлгөхөд Бумаа тунгалаг ус шиг хоолойтой хүн чинь хоолойгоо чиглэж дуулахгүй бол доохоор үргэлжлэхгүй шүү дээ. Сандангой гэж яжтай нэмсэглэв. Түүнийг нь сонсоод Сандан арын суудлын дорч хоолой шингэлэх идэж байгаа л да. Гэвч гимн их уувал дотор халаад юу нөгөө айдуу болох байх та гэж санаа зовсон мөнгө аястай ботно. Түүнийг нь сонссон Бумаа жаахан л чиглэхэд дажгүй дээ гэж хэлээд суудлын доороос нэг лонх сархад гаргаж ирээд гар цүнхнээсээ хув гоёлтой мөнгөн шахмал сархтын хундаг гаргаж ирээд за та надад нэг хундаглаач гэж айлгуулдаг юм. Магсар түүнийг нь хараад сэмхэн сэтгэн хаяв. Тэр бүхнийг дуугүй ажиглаж суусан даруй төлөв Пунцаг. За холын замд сархад өргөж яах вэ? Тэгснээс сархад зоогддоггүй гинсэл айдуугаа өрг. Тэр таминд үлзийтэй юм шиг гэхэд гинсэл манайхан зам харагдхаа байжлаа битүү манан татчихж бид яг хаана явна вэ гэхэд Молов Магсаргой түр зогсоод гарч зам харъягээд машинаас буух гэтэл гинт нэг охин уйлж гарав. Түүнийг сонссон Пунцаг за Бумаа чи одоо биднэр даажигнаад байгаагаа болж үз. Чиний наригаа газар холох гатлахгүй гэхэд Бумаа уусан сархтандаа ухаан балартаад нойрсож байлаа.